Мэдээ үргэлжилж байна. Залуу удирдагчдыг хөгжүүлэх зорилготой Lead Mongolia хөтөлбөр манай улсад хэрэгжээд баггүй хугацаа өнгөрч байна. Энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа залуустай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв ойлголт өгөх сургалт явуулдаг уламжлалтай. За улмаар нийтийн хөгжлийн бэрхшээлийг ойлгох ойлголтыг өөрчлөхөд чухал ач холбогдолтой байдаг. Ирээдүйн удирдагч залуус нийгмийн чиг хандлагыг тодорхойлох учиртай. Тиймээс хөгжлийн бэрхшээлийн тухай зөв ойлголт өгөх зорилгоор Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн хамт олон Lead Mongolia хөтөлбөртэй хамтарч ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд Lead Mongolia хөтөлбөрт хамрагдсан залуу удирдагчдад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. Удирдагчид нийгмийн чиг хандлагыг тодорхойлдог. Тиймээс залуу удирдагчид хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголт авчих бол бусад олон хүмүүст зөв ойлголт өгөх нөлөөллийн ажиллагаа болж чадна гэж бодож байна. 2016 оноос хойш DET тренингийг аваад ингээ явж байгаа манай залуучууд тэр өнгөрсөн хугацаанд 2 жилийн хугацаанд нийт 11 төсөл хөтөлбөр хэрэгжсэнээс одоо жишээлбэл зарим нэг төсөл нь яг яалтчгүй одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажлын байр бий болоход ямар асуудлууд тулгараад байна гэдгийг бүх талын оролцоог хангаж ингэж хийсэн төслүүд байна. Мөн дээрээс нь одоо Увс аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад байдаг эцэгчүүдэд зориулсан одоо бизнесийг хөгжүүлэхтэй гих мэтчлэн янз бүрийн төслүүд дээр нь энэ сургалтын үр нөлөө нь бол гарч ирж байгаа. Мэдээч хэрэг ойлголт бол өмнөх бодлоос бол маш ихээр өөрчлөгдөж байна. Хуучин бол бид нар манай багийнхан ч гэсэн манай хамт оролцогчд маань ч гэсэн яг нэгдсэн нэг ойлголттой болж байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхээр яг тухайн иргэд дээрээ зөвхөн төвлөрж ойлгоход байдаг байсан. Тухайн хүн за хөгжлийн бэрхшээлтэй, за тэрэгцэртэй те гэд энэ нь бол бэрхшээл юм байна гэж ойлгодог байсан бол өнөөдрийн сургалтаар дамжуулаад бид нар юу гэж ойлгож байгаа гэхээр за тэр хүн бол яг нийгэмд за хөдөлмөр эрхлэхэд нийгэмд оролцоход бол яг адилхан тэгш эрэхтэй. Тэгэхээр бид нар тэднэрт төрөлхийн болон олдмол байдлаар үүссэн тэр бэрхшээлээс үл шалтгаал нийгэмд оролцох тэр одоо ээлтэй орчныг бол бий болгож өгөх нь чухал юм байна. Гэхдээ түүнийг бий болгохдоо бид өөрсдөө одоо бүх хүмүүстэй бүх нийтээрээ нийгмээрээ бол зөв ойлголттой байх хэрэгтэй юм байна гэдэг имийг аягүй сайн ойлгож авч байна л да. Зарим залуу удирдагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцэд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан зэрэг шууд өөрчлөлтүүд ажиглагддаг байна. Өөрөөр хэлбэл нийгмийн сайн сайхны төлөө хамтарсан энэ сургалтын үр дүн өндөр байдгаа гэж дүгнэж байна.